За сүлжээ гоцор юу лавлна гэлээ дээ. Соёлын дархлаа гэдэг нь ихний хэлжинд юу юм бэ? Монгол ахуй соёлд яаж юм соёлын дархлааг ахуйгаар нь заадаг гэсэн бэ? Тэгэхдээ өнөө цагт хотын нөхцөлд амьдарч байгаа бид нь тэр төлөвштэйг яаж өөрсдөндөө солих вэ? Тэгвэл олон мэдээлэл тэр олон мэдээлэл донд бүгдээр ингээд эв тун хагаралдаад ах төлөвтэй байгаа болохоор эхний ээжинд соёлын дархлаатай болчих юм бол эв нэгдэл гэдэг юм тодорхой хэмжээнд ингээд бүрдэх болоо гэж бодож байгаа. Тэгэхээр тэр аргачлалыг нь сурах. Эв гэдэг чинь тэсэн ондоо өөхт өөр утга. Тийм л гэхдээ бас тодорхой хэмжээнд нөгөө соёлын дархлаа гэдэг юм байхгүй болохоор бид нэр харийн соёл автаад байгаа. Тэгэхээр энэ өөр харах үнцэг гарч ирээд өөрснийхөө харах үнцгөө гээгээд байгаа болохоор тодорхой хэмжээнд бас ийм үзэгдэл явагдаад байгаа юм болов уу гэж бодсон. Яг тэгэхээр сүүл би зарим ертөнцид харахад их орончтоосоо их орноо хамгаалах цаг нь болсон. Тэгэхээр бас хэд харийн үнцэл бодолд автцсан болов гэсэн. Наад чинь ямар сонирхолтой үнцэг вэ? Их орончид гэдгийг юу гэж ухаад яг тэднээс хамгаалах болчих вэ? Миний ойлгож байгаагаар бол их орончид гэдэг бол байгаль их дэлхийгээ сүйтгэж болохгүй гэж дуурж байгаа хүмүүсийн эсрэг дуурж байгаа хүмүүс юм болов уу гэж бодсон. Яг гэхээр шинжлэх ухаан ялан өдр гэх яриа сүлдэх дэлгэрч байгаа. Тэгээд ялсан уу тэр нь? Хүн ч одоо фэшн гэдэг өөрөө сүлд сонсогдоод үдээд л байгаа. Тэгэхээр энэ соёлын дархлаа гэдэг тэг алдагдсны нэг шинжнэ болов гэж ойлгоод байгаа. Яг тэгэхээр манай Монгол ахуй соёлд чинь одоо энэ байгаль их дэлхийг хайрлах гэдэг учрыг зааддаг болохоос биш. За ухаж дүнхээд гадагшаа зар гэдэг юм бол заадаг үү. Тэгэхээр соёлын дархлаагаа алдсан болов гэж ойлгоод байгаа. Тэгэхээр яаж өнөөгийн нөхцөлд энэ соёлын дархлаагаас сэргээх вэ гэдэг асуулт гарч ирсэн. Соёлын дархлаа гэдгийг үр чи ямар утга болгоод яриад байв? Эхний чинь тэрийг тодорхойлъё гэдэг танаас асуугаад. Үр чи тодорхойлж мэдээгүй яаж лавлаад байгаа юм? Яг түрүүний миний ярьснаар бол Монгол соёл гэдэг нь байгальтай ээлтэй байх хэрэгтэй гэдэг соёл гэж ойлгож байгаа. Тэгээд өнөө цагт бид тэрний эсэргийг хийж байгаа болохоор соёлоо алдсан болоо. За үр чи юу лавлна гэлээ? За өрн соёлын дархлаа гэдэг нь өнөө зөвхт хинтээ тусвал зүг юм бэ гэдэг үнцгээс асуусаа. 1 2 3 ацаглаад ирэхээр арай нэг цэгцрэх маягтай, арай нэг үгэн цэнэх маягтай, арай нэг амаар гаргах утгаан хэмжих маягтай болж байна тийм үү? За тэгээд сүлжээний гоцгороос лавлна да. Өвгөд би тэгээд нэг та өрсүүдийн лавлаж байгааг дайрууланхан таанхан эсвэл өөрсдийн дураар чалчинхан суухад өрөөл өрсөд тунгийн тааруулаад такшийн дүүргээд нэцэлчж барах байлгүй дээ. Баруун гэдэгт итгэлтэй байгаа. Бид над өртөөлөгчийн гих үйлийг чинь аривантай сонирхоод л ажиллаа. Хавар тойроод л ажиллаа. Өвгөд бид энд дураар чилчхад бидний цөөрөн ихтэй дэрэгдэх уулын асхыг мөргөөд эргэж цөөрөх хэмжээнд л байдаг бол та өдрүүдийн над өртөөлөгчийн үйл нь дэвэн дэлхийд түгээд хард байгаа нэгний сонорт шивж сэтгэлд унаж байна тийм үү? Тэгэхээр ихэн сонирхоод л үргэлжлүүлээд ажиллаа. Ажиж байтал өөрсдийнхөө амьдралынхаа энэ ахархан хэдэн хавруудыг үрж байгаа өрсүүд нь илээж байгаа ядрууд нь
эргэх цаг хугацаанд илэгдэж байгаа өрсүүд нь түүнээс хумсын чинээ, өмсний толдын чинээ, эсвэл хуруун чинээ, эсвэл бүр алдын чинээ заран бай зарцуулан байж дуулчхаад хэлэгдэж байгаа үгний хэлбэр, хэлж байгаа нэгний галбир, чалчиж байгаа нэгний царай, үглэж байгаа нэгний өнгийг л ажихаас ар утхыг нь аjiхгүй байгаад өмнөөс нь хайрын хугацаа юм да. Өөрсдийнхөө амьдралын хугацааны нэгэн хэсгийг зарцуулж байж ийм гамгүй, ийм үрэлгэн байгаад нь баг өмнөөс нь харуусаад байх юм. Яах вэ? Зүм мэдрэмж нь агсаал биз, зөв бурууг ялгахыг хүсээл биз, зүү тогтлыг үргэлжлүүлж мөшгөөл биз, зохистгүй ялгахыг зориол биз. Зарим нь бүр замб нарт эсвэл гариг эрхсийн үннийг хөөцөлдөөл биз. Аль нь ч хэл байсан ядаад амьдралынхаа хугацааг зарцуулж байгаа юм бол альва зүйлийг дуулахдаа өөрийн итгэл үнэмшлийг минь өдий хавар хүртэл, өдий гариг хүртэл агссан, өөрийн гэж сансан, эсвэл өөрийн мэт эндүүрсэн энэ итгэл үнэмшилтэй минь нийт 13 гэвэл хэдэн хурууд нь нийцэж байна, хэдэн хурууд нь зурж байна гэх анхны дэнсэг хүртэл ядахнаа өөртөө тавилгүй. 10 хурууны ганц хуруун зөрөхөд л хураг ишиг аятаа майлалдаад 10 хуруу зөрөөд байхад түүнийг үл анзааран үнний түүл химэн мухраар итгээд сохроо дагаад л гах зөвгөд бидний чалчиж байгааг, дуулж байгааг хэлсэнгүй. Ни олны нийт наад ёдруудын энэ амьдралын хугацаагаа зарцуулан байж өвгөд бидэн шиг хий дүртэн болгоны, эсвэл өөрийгөө өндөр мэдлэгтэн гэж үглэх болгоны үгсийг дуулахдаа гаргаж байгаа авирыг нь жишиглэж чилчиж байна. Харамсалтай санагдаг. Магад бид 100 өрс байлаа гэхэд бүгдэнд нь таалагдана гэж угаас үгүй. Бүгднгийнх нь хүсэлд нийцүүл чалчина гэж угаас боломжгүй. Өвгөд бид энэ өртөөлөгчийн үлийг хөдлөхдөө нэг л чиг барьж байгаа нь ердөө дуулаж байгаа үрсийн хүссэн дурлсан үгсийг бус, дурлаж тоссон утгыг бус, харин алдт нь, ах уйд нь, амьдралд нь, бодолд нь, оюунд нь, сэтгэлд нь хэрэгтэй, нэмэртэй, дэмтэй үгсийг зохистын тунгаар хэмжиж, зорилгын аривнаар ивж хэлхийг хүсээд байдаг. Яах вэ, анзаарсан бол бидний юу чалчаад байгааг нэг хагас болтугай, ухаж хугас болтугай мэдхэл байлгүй. Дуулаж байна уу? Дагаж бодож байна уу? Яагаад үүнийг чалчаад байна вэ гэхээр за төвөг цаашаа та ёдруудын шимтэн дурлах үгсэнд шимтэн тосох сонорт нь наагаад таацуулаад нэг жишг болгоод хэлэхэд төвшин ёдор хоолойгон аривантай засаад шингэн багхан хүртээтгэе. Ажихнын сэрж гэхүү, сэхэрж гэхүү, мэдэрч гэхүү, зүүн нь асаж гэхүү өрсүүд нь аривантай. Энэ улааж гэхүү, орхимжтэн гэхүү, мэдрэмжтэн гэхүү, бодолтон гэхүү, зөнтөн гэхүү, мэргэлдэг гэхүү, бясалгадаг гэхүү гэдэл ихэн сонирхдаг бололтой. Тийм үү? Тийм ээ. Эд бүгдэд уг нь нэг л нийтлэг зүйл байгаа. Гагц тэр нийтлэг зүйлээ зориг болгож мөрлсөн үү? Эсвэл
тэр нийтлэг зүйлийг нь өрх болгож ашигласан уу гэдгээр л ялгараад байх шиг хэн мэдлээ. Өвгөд бид үгнийхэн хаяаг мандахад бид өөрсдийн дураар шилжиж байгаа өөрсдийн харах онцгой тэгж байгаа болохоор дургуй нь үргэлжлүүл дуулахгүй л байна биз. Хүлээн зөвшөөрөхгүй нь тэгээд хөсөр хаян л биз төвөгт цаашаа. Энэ улам мэдрэмжтэн зүнтэн улаач орхимжтэн гихчлэн өрсүүд нь юу зорддог юм? Ердөө л энэ их байгалийнхаа эрхэс гаригсынхаа орчиж байгаа, эрчилж байгаа, эргэж байгаа, сүлж байгаа хэмээг л тосож хүрдтэн болгон тосхол байлгүй. Гэхдээ эдгээр хэмүүдийг тосож авч түүнийг тайлж дийлж түүнийг зүгээр тайлснараа их байгальтай хэрхэн нийцтэй хэрхэн зах ёстой нийлэн амьдрах вэ гэдгийг л таниулах юм байлгүй гэж өвгөд бид охор оюунаараа мунхаг бодлоор хардаг. Гэтэл ажаад байх нь туссан хэмиг таньсан хэрнээ өрөөл таниулахтаа өрөөл жишиглэхдээ өөрийн алдын өөрийн удмын мөн өөрийн бодлын хязгаартаа хүлэгдэж түүндээ хөтлөгдөж түүнийг танихгүй мэдэхгүй нэгнийх нь өмнө давуу тал болгож түүгээр нь төрий бариж түүнээс хонжоо хайхсад ариун харагдаад байдаг. Хонжоо хайх нэг хэрэг харин илүүгийн сангаар дутуугаан дүүргэж харилцсан дэмтэй хэрнээ нэгэн зорилгын төлөө явах бас нэг өөр хэрэг. Хоёр тусдаа утга, хоёр өөр үйл. Химийн аривныг агснараа бодлын занглааг тайлснараа боломжтой гэдгийг харуулan үйлдэж зохистой гэдгийг зорилго болгож чадах гэдгээр жишээ болгож чадахгүй нэгнээ дэмнэж бархан л үг нь мэдрэмжтэн зүнтэн мэргэлдэг улаачтан орхимжтэн гээд үрсийн үүрэг байлтай. Юу гэв? Тийм ээ гэсэн. Мэдэж байсан юм бол яах гэж лавлаад байдаг. Яах гэж дуулдаг юм. Ингэсгээд хэлэхээр цэгцэрч байгаа үсттэй. Тийм. Гэтэл тосох хэмгээ чилчээд л байдаг. Гэтэл мэддгээрээ улаач үрсдээр л жишг авахад удмынхаа мэдээллийн урсгалыг дагаж ирсэн өвгдийгөө өөрийн эцгээс ихээс өөрийн сэтгэл дойр өөрийн өмгөөлж хамгаалж хайрлах ёстой үрсүүдээс ялгамжгүй хандаж түүншхэн инэрч түүншхэн хайрлаж түүнээсээ суралцаж удмын мэдээллийн сангаасаа учхаан тайлуулж зорилгоо тодорхойлуулж үйлдэлээ чиглүүлж ингэснээрээ өөрийн удмын хэлхийг батжуулж өөрийн оюуны түгжээг тайлуулж ингэснээрээ нэг удамдаа жишг болон цэгцэлж нэжгээд удмын жишээ болж угсаагаан өргөж ингэснээрээ олон угсааны өмнө чадамжаараа өргөгдөж чадхаараа нийлсэн зорилгоо нөхөлцөж явах л аваас энэ улс Монгол чинь энэ хөх толботон чинь эцэг тэнгэрийн өмнө толбод осож хүлээсэн үүлэн дийлэж барах юм байлгүй дээ хэн мэдлээ гэж бид ууг нь боддгоо. Нийтээр л чалчаад байна тийм үү? Гэтэл хэллээ шүү дээ. Та ёдрууд нь нийтээр нь хараад байхад сайхан муухай гэдгийг
юунд зорж байгаа гэдэг зорилгоор нь дэнслэхгүй надад таалагдахгүй гэх авир суурьтай ариншин илрэлтэй хүсэл жигүүртэй хөв нэгний учхаар хараад л алдаад байх. Яах гээд ямар учхаас амьд оршоод яах гээд ямар зорилгоор жигүүр хийгээд амьдраад яах гээд ямар мөр үлдээхийн төлөө зүтгэлэн ирлэж зүтгэлэн зүлгэж үйлдээд яах гээд ямар ухааныг өвлүүлж удмаа батжуулахыг хүсэж яваагаан анзаараасаад тэгчихвэл хэлж байгаа үг биш. Хэлж байгаа үгийг дуулах биш. Дагаж байгаа утгыг сонсдог болно. Харж байгаа мэлмидэн автах биш. Шингэсэн хэмээг тусдаг болно. Ханарч байгаа олныг дагаж хамхуул аятан хийсэх биш. Дэнсэлсэн бодолдоо тосдог болно. Үнэн. Лавлаад байдаг дархлаа чинь энд үүсэх үү? Үүсэн шүү дээ. Юуг дархлах юм? Та ядрууд оршижл байгаа юм бол эхлэл цэг, эхлэл ис, тэтгэх сүнс байсан л байгаа тийм үү? Тэгвэл ядахтаа эцэг минь их минь гэдэл цаашлаад эцэг өвгөд минь гээд бүр ахиулбал удам угсаа минь гэдэл юунд зордог юм бэ гэх дэнсэг дор дорон ядахнаа улаач нэртэн хуягтангууд нь ядахнаа мэдрэмжтэн нэртэн үрсүүд нь ядахнаа номтон нэртэн орхимжтангууд нь ядахнаа зүнтэн нэртэн олнууд нь хамгийн эхлээд энэ ацхийг шүү бүр өөртөө өөрийн оршихуудаа тавьчихвал ядахнаа үүгээр нь дэнслээд утга хайж эхэлнэ. Учхийн занглааг тайлахыг хүснэ. Тэгэмгүй ёрдөөс агсан амигаа мөнгөхийн аятай алд биеийг илэгдэхгүй аятай хитрхи цамаа хитрхи үрлгэн амьдралынхаа хугацаанд ханд хаваас ядруудна. Харамсалтай шүү дээ. Ядаж байхад эсэнд нь агсан хэмнэ эзэн байх. Үүргийг алдад нь сүнсэндэн шингээчихсэн ар зоон дээр тоссон толбо нь алдран өргөх хариуцлагыг тохоочих юм. Хөх толботон гих ядрууд нь зайлуул да. Харь өрсүүд нь нэг үлийг арвуул хамжиж үйлдэж барддаг бол энэ хөх толботон ядрууд нь нэг биеэр нэжгээд үлийг дийлэх шаардлагад унсан амьуд гэдгийг мэдчихвэл анзаарчихвал сэхэрчихвэл ээдээ мөн том олзуулна доо. Байна уу ядруудаа? Дуулж байна уу? Хамгийн цаан суугаан дугуйг бор царайт дуулж байна уу? Цаан суугаан гурвалжин шар царайт дуулж байна. Дуулж байна. Гурвалжин юм билээ шүү дээ. Дөрвөлжин царайт байна уу энэ? Ингээд хэлбэр хөөгөөд байхаар яаж вэ? Өвгөд бид бол яах вэ? Нэг хэлбэр хөөнгөө хоч өгөнгөө аль болох ард нь утга шигтгэж явдаг. Гэтэл ердөө л майлалдах хэмжээнд ихтэй нэг маажих хэмжээнд л хоосон орилолдоод
хайрын хугацаагаа зарж байснаас төвөг. Сон руу наагаад л, сон руу хаачгаад л, сэтгэлийн хумчхаад л дутаж байвал яадаг юм бол тоо зайлвал. Өөрсөд нь л дэмтэй шүү дээ. Өөг нь. Тэгэхээр энэ одоо дэлхийд маань олон тэрбум хүн байгаа ч гэсэн энэ дундаас одоо хөх толботой дундаа Монголд амьдарч байгаа энэ олон хүмүүс нь одоо өөрийнхөө дагуу нэлээд нэг хүн дээр ирэх ачаалал тэрийгэ ухаарчхул нэлээд олон талын чадамжтай эсвэл чадамжтай нэгэнтэйгээ илүү уялдсан байх тийм нөхцөл байдал бас үүсэж байгаа юм шиг байна тий. Тэрийг ч л аминдаа хэлээд байна. Гэхдээ бид ердөө Монголдөө байгаа хөх толботнуудыг хэлээгүй, нэг хөх толботнуудыг хэлнэ. Угаас хөх толбо гэдэг нь ацаг юм аа гэд хэлээд байна. Хөх толбо гэдэг нь эсэнд нь тархсан мэдээлэл юм аа гэд л хэлээд байна шүү дээ. Угаас л амьдралын хэрэгцээ шаардлагаар угаас л хард байна уу, эндэн байна уу, өрсүүд нь үнэн хэлдгээр гарч ир орж им болоод л яваа бидтэй. Яг үн шиг хард байхдаа нэг дүр, тэнд байхдаа өөр дүр, энд оршихдоо бас нэг дүр гэдэл дүр болгоны цаана даах үйл нь байдаг. Нэг алдаар л үйл тэж яваад байгаа шүү дээ. Бидний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэвэл хүмүүний амьдралын тууллыг нэжгээр нэгжилж тандаж дийлэхгүй хинчиг. Гэхдээ туулал болгоно юуны төлөө юм гэдгийг анзаараасаа. Өдий туулал хүртэл агссан дадлаар хөвчлээ бүрдсэн чадамжаа өдий болтол сурсан эрдэмээ юуны төлөө ашиглах юм бэ гэдгийг анзаараагүй нь анзаараасаа гэсэндээ л хэлээд байгаа юм. Хүмүүн өөрийн чадамж болоо сул талыг анзаарахаас илүү өрөөлийг илүүтэй харчих гээд байдаг. Тэгвэл өрөөлийг тэр үүнийг чаддаг юм гэж өтөөрхийн оронд зэрэгцүүлээд юуг би чаддаг юм гэж өөрөөсөө лавлах ёстой юм. Тэр үүнийг чадахгүй юм байна гэж шоглохын оронд би юуг дийлэхгүй вэ гэж өөрийгөө сорих ёстой юм. Түүнийг барлаа гэж сорихын оронд өөрийгөө барах чадах нь юу юм гэж хэмжих ёстой юм. Үгүй ядахтаа ядрууд нь ядаад байхад яасан их зөндөө дурлаж мэдрэмжиндээ хөтлөгдөг ядрууд бай. Гэтэл энэ алдхан биетэн байгаа харааны орон зайгаа та нар хэмжсэн хэдв? Хэдий зай хүртэл та нар харж тодолж дийлэх үү? Энэ алдхан биетэн байгаа энэ сонрынхон орон зайг хэмжсэн хэдв? Хэдий хол цуурайг та нар тосож дийлэх үү? Өөрийн орон зайндаа цоргих үнрийг ямархан зайн мэдэрч чадхаа хэмжсэн хэдв? Өөрийн хүрэлцэж байгаагаараа арьсаараа үссээрээ сайнтай саартайг ялгаж чадсан хэдв? Өөрийн амталж байгаагаар ээлтэн ээлгүй хохиролтой хонжоотой гэдгийг хэмжсэн хэдв? Өөрийн алдад байхын тавхан мэдрэхүйг нь хэмжиж барчхаагүй байж өөрийн төсөөлийн орон зайд хэрхлийн орон зайндан автаад түүндээ дурлаа шунаад байгааг нь өвгөд бидлав гайхдаг. Мэдрэмжийн хөвлөөл гэвэл ядахнаа энэ өөрийн 5 мэдрэхүйгийг хэмжиж чадчихад үүнийхэн ард дээр бодлоо цэгцэлж дийлчихвэл
Бүхэл бодлын суурь, бүхэл үүлийн эхлэл бодол учраас та ядрууд нь үүнийгээ анзаарахгүй хитээцэн мэдрэмж хөөцөлдөж хурцдсан зүнд хөтлөгдөж хуурагдсан мэлмидэн автаж хий ертөнцөд живж байгаа нь арвин байна. Мөнтэй харамсалтай. 5 мэдрэхүйгийн хэмжээд ирэхийн цагт хэмжихийн тулд ажаад ирэхийн эхлэлд ажихын тулд анзаарга суулгах энэ дадлыг өөртөө хэвшүүлээд ирэхийн цагт хүссэн ч хүссэн ч үүнийг чинь дагаад өөрийн чинь бодол эвцээд ирнэ. Яваанда цэгцрээд ирнэ. Да та ядрууд харахад улаач хуягтангууд байна тийм үү? Гэтэл үүл гэдэг хүртэл хичнээн онгодын химэн, угсааны химэн агслаан гэхэд үүнийг чинь онгодууд чинь үйлдчихдэг. Нойрсож байхад чинь хим нэвчнэ. Анзаараагүй байхад чинь арга чинь бөхчнө. Гэтэл үүнийг үүлэн дагсах гэхээр өнөө бодол нь цэгцрээгүй бол 10 өртөөд гүйлгэх бодол чинь алхам дээр очиод годроотно. Зүүнээс сүвгчээр багтах үйл чинь гэрийн үүдээр багтахгүй цатгалтна. Гээд ядахнаа бодоод үзтээ. Энэ эгэл нэгэндэж хамаатай өөрийн мэдрэмжийг хөөж байгаа. Өөрийн мэлмийг нээж байгаа. Өөрийн өвгдийг хөглөж байгаа. Болоод өрөөлд өөрөөрөө жишиглэх гэж байгаад хамгийн их хамаатай. Үнэн ухаанд энэ ардын чинь хэлц үг байна шүү дээ. Өрөөлийн толгой дээрх, өөрийн толгой дээрх буглыг харахгүй, өрөөлийн толгой дээрх өвсийг харна гэдэг нь хүмүүний төрөлхийн буруутыг бусдад тогтдог, алдааг өөрөөсөө зайлуулдаг тэрл авирыг тодолж байгаа хэрэг. Сэрэмжлүүлж байгаа хэрэг. Тэгвэл эсэргээрээ өөрийнхөө чадамжийг ядахнаа 5 мэдрэхүйгээр хэмжингээр бодит шүү дээ эн чинь тийм үү? Хөлстөө арьсаан долооход гашуун ламдаг тийм үү? 2 мэдрэмж чинь хоёулын зэрэгцүүлээд хэмжиж варж байна. Яг үн шиг боддоор хэмжээд бодлоо цэгслээд ирэхийн цагт хүссэн ч өөрийнхөө чадахын уран зайг мэдэж чадахгүй дутуугаар хүмүүн анзаараад эхэлдэг. Гэтэл хүмүүн энэ нартад энэ замбад амьдрах ахархан ихтэй нэг 260 дэвчгэл байлгүй. Багадаа нэг 60-тан амьдрах энэ л хугацаанд нь өрөөлийн толгой дээрх өвсийг хөөцөлдөөдөл үүгээрээ бухал хийх гэж байгаа аятай яваад л хөтлөгдөөд байвал хизээдэн өөрийнхөө дутууг ажиж хизээдэн өөрийнхөө дутууг нөхөх өрөөл нэгэнтэй андалж амжих юм ядруудаа. Энэхэн охор хугацаанд нь та ядрууд нь охор гэдгийг нь та ядруудын сүнсний эргэлттэй харьцуулж хэлээд байгаа. Энэхэн охор хугацаанд нь та ядрууд нь энэ замб дээрх бүхий л чадамжуудыг, бүхий л эрдмүүдийг алдаан цогцлуулж дийлэхгүй угаасаа. Гэхдээ л ядахнаа 9 хүслийнхаа багцраанд хөгөн ажичих нь 5 тусгаарынхаа орон зайд салбраа мэдчих нь 99 тэнгэрийнхаа чигчээр удмынхаа үйлийг олчих нь ингээд ирэхийн цагт өөрийн дутуугаа таниад ирэхийн цагт хинтээ хэрхэн хэрэглэх вэ? Хэрхэн үүлэнд хамсах вэ? Миний чадахыг тэрний чадахгүй. Миний чадахгүй тэрний чадах. Хэрхэн харилцан нөхөлцөж
хамтран нэг зорилгын дор нэгдэх вэ гэдгийг л бодоосон гэсэндээ ийм илдэг үгсийг тэндээс нэг утга зулгааж эндээс нэг учхийг татаж байж л чалчаад байгаа санаатай. Өвгөд бид хилээд л байдаг. Дахиад л энэ өдөр давт хэлсэн болохоор давтаад хэлэхэд ив гэдэг ухааных ивлэх гэдэг ухаан зарж үйлдэг үйлдэл түүнээс биш авирдаан автсан аашаараа дулдуулсан нэгний барж идэх хоол биш. Юуны төлөөн ивлэх ёстой гэдгийг мэдхэл аваас мэдхийн тулд түүнийг таних хугацаа хэрэгтэй. Түүнийг нь боломжтой гэдгийг харах жишг хэрэгтэй. Ивлэх учхаан таньчихсан юм бол зориг зорилго дор хүмүүн нэг зорилгын дор 1000-д нэгдэж барна. Нэг улсаан өргөх зорилгын дор нэг ухсаанууд багцаж барна. Дуулаж байна уу ядруудаа. Өвгөдөд гагцаар жалчаад л өөрийнхөө цөөрийг хэмжээ суугаад байна уу? Дагаж бодож байна. Энэ болгон чинь нийлээд явсаар байтал ивлэх ухаантай өөрийн мэдрэмжийн хэмжих дадалтай өөрийнхөө удмын болоод өөртөө тавих зорилгын ацагтай өөрийнхөө дутууг хэмтсэн бодолтой үйлдэх юмсан гих хөхтөө өрсүүдэл дархлаагч нь үүсгдэг юм. Сэтгэл зүйн оюуны бодлын сүлжийн гоцгор дуулаж байна. Танаас нэг лавлах юм байна. Эхлээд хэлж байгааг ухчихаа. Ухахын тулд лавлж байгаа юм. Ухахын тулд хурц хэрэгтэй болохоос лавлах үг хэрэггүй юу. Та түрүү ингээд 5 юмыг дурцсан. Тэгсэн үү? Тий. Тэгэхэд та зорилгоо мэдэх ёстой гэж тэгээ зорилгын төлөө зүтгэх хэрэгтэй гэдгээ хэлээд хамгийн сүүлд нь үйлдэх юмсан гэсэн хөгтэй байх ёстой гэдэг. Энэ хоёр ч хоёулаа нэг юм биш үү? Эсвэл хоёулаа өөр. Нэг үесэн бол нэг үгээр л. Энд тэгээд надад бол нэг төстэй утга санаа гэж бодогдод байгаа байхгүй. Тэгэхээр яагаад та ингэж тусад нь ангилж хэлсэн бол гэдэг танаас лавлахгүй. Яагаад гэвэл зорилго гэдэг хүмүүн болгонд өөр байна. Зарим нь амьд явахыг л зорилго болгоно шүү. Эрүүл байхыг л зорилго бол. Эсвэл амьдарч байгаагаа болоон гэдэл, идчилж байгаагаа болчихлоо гэдэл, хэвж байгаагаа дүүрчихлээ гэдэг л. Өөртөө зорилго тавих ёстойгоо ухаараагүй ч өрсүүд байгаа шүү. Тийм өрсүүдэд үйлдэх хөг төрөх үү? Алд биеийнх нь залгиж байгаа ходоодоор давсан тосож байгаа ходоодныхоо хэмжээгээр л түүнийг дүүргчихвэл сэтгэл нь ханчдаг. Эсвэл хэдэрч байгаа гоёж байгаа зүйлсгэлээрээ л болцохдаг өрсүүдэд үйлдэх хөг төрөх үү? Тэгэхээр би үйлдэх хөг гэдэг бүрэнтэй ойлгохгүй. Яа тэгэхээр миний ойлгож байгаагаар за тэр гоё ховц өмсөх нь одоо тэр хүний одоо үйлдэх хөг нь байж болох юм болоо. Идшдэг хувцас хэдрэгч нь ердөөл хэрэгцээ шүү. Тэрэндээ хөвлөдөд байгаа биш юм. Тэрэндээ хөвлөгдөөгүй тэрэндээ шунаад байгаа юм. Хөг нь одоо яг юугаар шалгарч байгаа юм бол зорилго өчөө тэр ямар нэг хүсэл зорилго тэмүүлэл тэрийг би хөг гэж бас ойлгоод байгаа. Хөг бол зорилго. Зорилго руу түлхэх юу гэдэг юм те чамд одоо ингээд итгэл сэтгэлээс орж байгаа төлөв юм болоо гэж ойлгоод байгаа шүү дээ. Зорилго чигчсэн төлөв. Идшлэх, хэдрэх зэрэг бол өвгөд бидний хувь зорилго биш ээ өдөр минь. Зорилго бол ядахна хөрөнгөүтэх эд биш шүү өдөр минь хөрөнгөүтэх. Зорилго гэдэг цаашлаад мөр үлдээх
Зорилго гэдэг цаашлаад алдран өргөх. Зорилго гэдэг цаашлаад суугаа мандуулах. Зорилго гэдэг цаашлаад улсаа тэтгэх гихчлэн бидний хувь зорилго гэдгийг бид ингэж хэмжээд байна. Үйлдэх хөг бол харин тэр зорилгын төлөө зүтгэх юмсан гэх анхны үйлдэл рүү хийх рүү хөтөлж байгаа алхам юм. Багчтай. Ухаагүй ядарч. Гэхдээ яах вэ? Давсан учраас аминдаа лавшруулж байгаа царай минь. Цаад идрүү дуулж байна уу? Дагаж бодож байна уу? Ухаж байна уу тэгээ? Одоо тэзээ одоо шууд өөрөөр тунгааж бодсноор энэ хөрөлдөө маань шууд л хүний нөгөө нэг хүсэлтэд шууд оюутаж эхэлж байна гэж тослоо. Ягаад вэ гэхээр хүн маань 5 метр хүүгээ таньж амжаагүй юм бижиж одоогийн нийтийн хэлбэр болохоор 6 дахь метр хүү рүүгээ давж харчаад 5 метр хүүгээр тууч чадах орон зайгаа буюу орон зайгаа л таниагүй хүртлөө 6 дахь буюу хийсвэр орон зай руу хэтрэхэд даваа явцсан байгаа нь өөрөх нь хүсэлт гэрэгцээхтэй яаж явагдаад байгаа хэлцээ хэлэх нь байна. Хүсэлтээ яаж явагдаад байгаа юм бэ? Хүсэл шин өдөр минь наадч. Үсэл бол угаас л 9 тонн багцлан шүү. Наа 5 метр хүүгээр жишг авдаг нь 5 метр хүүгийн хэмжид дийлээгүй таньж бараагүй хэрнээ төсөөлийн орон дээр мэдрэмжийн орон зайд түүн рүү юу гэдэг юм те шулуу хундаа бол шунаад байгаа нь бол хүсэл биш. Хэллээ шүү дээ. Угаас л энэ 5 метр хүүгийн хэрэгтээс эхлээд л өөрийнхөө толгой дээрх өвсийг анзаараад ирэхээр өөрийн толгой дээрх бүхлийг цэгцлээд ирэхээр бодолчин цэгцлээд ирнээр дагаад цэгцэлсэн бодолчин тоссон хэмтээн сүлээд ирэхээр хүссэн ч үнэн хүсээд байгаа мэдрэмж тосох гээд байгаа зүн илүүтэй суурьтай хэрэгтлийн орон зайн руу хөтлөгдөхгүй илүү бодит үр чиний хэлэх гэж байгаад залгисан өнөө хэрэгцээ шаардлагад нийцсэн болоод ирнэ. Гэтэл тэгвэл яах гэж ингэж хэм ахсаад байгаа гэдгийг заавал бодох ёстой. Магад зарим нь элчит нарнаас гэрэлтэх оддоос хэм татаж чаддаг нь ч би чаддаггүй ч би. Чаддаг үрсэн тэгвэл яах гэж үүнийг татаад байгаа юм. Ердөө л хэрэглэх л хэрэгтэй биз дээ. Хэрэглэхгүй бол тэр хэмээр яах юм. Угаас хүмүүний хүрд гэдэг зохист хэмжээндээ байж л алдаан бүрэн тэтгэж эрчмийн хангалттай сүлнэ. Хитээцэн их юм бол хүмүүнийг шулуу хундаан бол хэрэглэж боджуулахгүй бол шулуу хундаан бол солиорн шүү дээ ядрууд. Тэгэхээр дэвс хүмүүс хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаад хайгаад байгаа зүйлээ хүсэл эсвэл шунал гэдгээ ялгаж чадахгүй гэсэн. Миний огч Нэг талаар тийм. Тэгээд за хүслээрч шуналаарч хаа хурж ямар үр дүн үзэж тэр нь яаж бодчих вэ гэдгээ харж таньж ойлгоогүй гэр одоо юу гэдэг зориггүй үйлдэл хийгээд Нях жишгэлж хэлвэл та нарын хэлдгээр өнөө мэдээлэл мэдлэг тосоодол байна. Мэдхийн хэрээр үүнийг чадамж болгож алдтаа суулгаж саруугаараа тэмтгэхгүй юм бол мэдлэг шунах хүртэл сүргүүдэн шүү дээ. Хэрэглээгүй мэдлэгээр яах юм бэ? Ядахна түүнийг ямар нөхцөл байдалд хэрхэн хэрэглэх вэ гэдгийг өөрөө үйлдэхгүй ч
өмнөх тууллын жишгээр өрөөл нэгний зөвлөмжөөр бусдад түгээс таниулах чинь өөрөө хэрэглэж байгаа хэрэг шүү дээ, тийм үү? Тэгмгүй ердөө л за энэ бол нэг талаар нэг шидэн чунахтай адилхан шүү дээ. Шид ахсаад яах юм? Юрм шулууханд. Өөрөө энд суугаад өрөөлийг бүджүүлж чадах хэмжээнд эсвэл өөрөө энд суугаад өрөөлийг тэтгэж чадах хэмжээнд болоод тийм чадамжтай байна. Тийм боллоо гэдг нь юунаас хамаарх вэ гэвэл ердөө л өнөө бодлоос хамаарна. Гэтэл тийм зүйл шунаад байгаа хэрнээ бодлон зэгсрээгүй бол тэр нь хизээж бүтэхгүй, бодчихгүй. Өнөө гүйлгсэн бодол цацсан хэмнэ зам зууртаал сарнихтаа сарнина, өрөөлийн олз болохтон болно, өөрийн хэмчин дундардгаа дундарна, өөрөө цуцтгаа цуцна. Яг та ядрал улааш усаар өрөөл нэгэн дуулах юм бол өвгөд биднийг солиорчих жээл гэж бодно. Яг хөвд муугийн жишг болсон ч болтугай, өрөөлийн сэхэрэл дэмтэй болно. Гэтэл муугийн жишг болоод байна гэж өөрийгөө анзаарахгүй. Сайн ойрол бусдыг хөтлөөд байна гэдэл сайрхаад л байвал бас өвгөд бид мөн л буруутан шүү дээ. Тийм үү? Өвгөд бид өөрсөд дээр ээлж альцсан нь өрөөл нэгэнд халбалгүй. Өвгөд бидэнд ялгүй. Өрөөл нэгэн ацаглаад, өрөөл нэгэн мадал юу ч гэсэн ч гэлээч өвгөд бид өөрсдийг бол муулсан юм чи яадгийг. Өрөөл нэгний өмнө ёсолдсонгүй. Өрөөл нэгнийг гоочилж өөрийгөө өргөссөнгүй. Өөр чи юу вэ? Гөр нь одоо тэр нөгөө бодлоо зэгцэлж 5 метрхүүгээ эхлээд хандаад тэр байгаа асуудлаа олон талаас нь харж одоо ойлгохын оронд өөр илүү амар хэлбэр тэр асуудлыг шийдчихэж байгаа юм шиг тийм амттай худалд итгэхэд бодлоод байгаа нь энэ нөгөө оюуны дархлаагүй байгаа байдал юм байна гэж байна. Тунаж байгаад хэлбэр дээ нэг талаар мөн яг шундаг вэ гэхээр зүтгэл болгон цаг хугацаа гэх золиостой байдаг. Зүтгэл болгон сахилга төвчээр гэх төлөөстой байдаг. Гэтэл үүнийг цаг хугацаагаа сахилга төвчээр гэх төлбөрөөр төлөхийг хүсдэггүй. Эд чинь мөн өндөр төлбөртэй. Арвин хяналттай төлбөр өчөө. Үүнийг чадахгүй өрсөд бол өрөөлөөр үйлдүүлэхийн тулд өөрийн хариуцлагаа дутаахын тулд өөрийн мэдлээ өрөөлдөл даатгаж л байгаа хэлбэр шүү дээ. Ухаж байна уу? Ухаж байна. За яг өмнө нь бид хэлсэн хүмүүн гэдэг амарт эхлээд тэмүүлдэг. Гэтэл амар болгон амгаланд хүрэгдэггүй. Амрыг өрөөлийн гаднаас хэн нэгний тэтгэлгээр бусдаар хөтлүүлж, бусдаар өргүүлж, бусдаар магтуулж, бусдад ацаглаж амарт хүрж болдгоо. Амгалан бол харин өөрийн дотоодын зөрчил, өөрийн дотоодын эргэлзээг давж байж л хүрдэг хамгийн ойрхон хэрнээ хол аян. Бодоход хэлбэр хэрнээ бэрх аян юм. Тийм. Тэгэхээр амартаа л хөтлөгдөөд байхгүй юу да өөр яах вэ? Тэгэхээр энэ их олон үйл хийх энэ их одоо асуудал
хөх толботны нэг юм нэг олон үлгийх юм заяа байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг ухаарад эхлэхээр бидний хувьд амгалан байх гэдэг нь айгүй алслуулаад байх хэрэггүй. Одоо үйлдэлээ таниад заяагаа мэдээд ирэх юм бол хийх үйлдэл хийх ёстой ажил нь ундраад ирвэл энэ дунд яаж амгалан байх вэ? Хүмүүн хийх ёстой угсааныхаа гэхүү сүнснийхаа гэхүү үйлдэлийг өөрөө таниад үүнийхэн үйлдснийхэн эхний үрдэн үзээд ирэхин цаг сэтгэл нь амгалан хөдлөгдөнө. Үүнийг л тойруулаад л өөрийн мэдлгүй олон үйлийг агсуулчихна. Түүнээс энэ олныг үйлдэн гэж хизээж баргийн хүмүүн тэгж зорддоггүй, цөөхнөн тэгнэ. Баргийн хүмүүн нэг олон бол яадаг вэ гэвэл өөрийнхөө амгалан хөдлөх үйлийн олцглоо гэхэд түүнийг үлдэнгийн үр дүнгийн хараад ирэхин цагт хүссэн ч түүнийг тойруулаад л алив үйлийг нэгтрүүлээд л түүнтэйгийн холбоод алив андтай хоршоод л яваад байна. Нэг мэдхэд л хизээний олон үйлтэн олон үйлийг даасан чадамжтан гэгдэнэ. Тэгэхээр амгалан байхын эхлэл нь зорилгоо таниад үлдэж эхлэх болж байгаа чинь тий. Үлдэж эхлээд үр дүнгийн тосоод эхлэвэл амгалан болох юм байна гэж байна. Амгалан байхын эхлэл ердөө л ажиглаад анзаараад хэмжээд хянаад цэгцлээд ухаан зараад үлдээд үр дүнгийн үзгээс л энэ л уялдаагаар гэхүү хүмүүний амгалан дүүрэнд Амгалан болохоор гаалаа. Гэтэл амгалан болохыг эс үлдэхүйгээд ацгалдаг нь зарим. Юу ч үлдэхгүй юм чинь юу ч хэмжих хэрэггүй. Энэ мантэд бидний нүүдэлч соёлд байна тийм ээ. Ихэнх хэрэглээнийхээ зүйлсийг бол өөрсдөө үлдэж малаасаа байглаасаа аваад дараа нь бусдын хамаарлаас ангид байхаар бид нар маань өөрсдөө үлдэж чадж байгаагаараа бас нэг талаараа их амгалан байж чаддаг байжээ гэж чи бодож байна. Нүүдлийн л гэлээ шүү дээ. Нүүдэл гэдэг нь ердөө нүүдэлчин гэдэг нь бэлчих малынхаа аяар бэлчих малынхаа эрхэн тэнэж байдаг үрсүүд бус шүү дээ. Нүүдэлчд гэдэг нь харин чиг зохистын тунг тааруулах бодлоготон гучуд. Яагаад энэ орон зайд амьдардаг энэ хөх толботнуудад илүү ингээд ацаглаад байна вэ гэхээр ямар ч нөхцөл ямар ч өөрөөс хамаарах боломжгүй нөхцөлд дасан зогсох тэр дадлыг энэ орон зай, энэ байгаль, энэ улирал, энэ цаг хугацаа хэдэн үеэр нь эсэнд нь эдэнд нь шингээж гисэн болохоор байгалийн эрхшээсэн өөр нөхцөл байдал даснаа гэдэг нь байгалаас ихтэй хүмүүн гэх хүрдтэн. Хэдий өөрсдөө зориулж нийтийн гэмт магад бүл үүсгээд байгаа ч гэлээ энэ хүссэн ч хүчтэй хүчхүүгийн дарддаг хүчгүй нь хоорондоо хэмлэлддэг энэ л байгалийн үзэгдэл энэ нийгэмд ч мөн байгаа учраас хитээдсэн хүчтэн гарлаан гэхэд хяаруулах зуднаас давахгүй шүү дээ. Гэхдээ энэ хөх толботон гэдэг нь энэ орон зайд унснараа ямар ч орчин нөхцөл үүссэн түүнд нь дасан зогцох өөрийн эсийн мэдээлэл агснараа энэ бол ухамсартайгаар таних ухамсаргүйгээр үл тоох ялгаагүй үлддэг болохоор л ийм эсрэг тесрэг туйлуудад оршиж чаддаг болохоор л
Аль орон зайд нь энэ эсрэгт нь байна уу? Тэр эсрэгт нь байна уу? Гэт харьцуулах боломж нь байгаа болохоор үр чиний наах гээд байгаа утга буюу амгалангаа химжиж барахад хэлбэр байдаг. Хаврын хугацаанд дөрвөн улирал ээлжиж байгаа нэртэй байнгын наран хийдэг. Байнгын нөхцөл өөрчлөгдөггүй тохиолдолд дагсан л харьцуулах боломж дутсан тохиолдолд хүмүүн яаж гэрхаа нэгэн л таньж болох дийлхээс баргийн үрсэн амгалангаа олох ёстойгоо мэддэг вэ. Та өдрүүдж гисэн хий биднийг харахаар л золгохоор л амар амгалан байна. Амгалан заларвуул гэдэл гуцалддаг тийм үү? Тий. Амгалан чинь тийм байх нь өдөр минь. Гэтэл бид хизээч жишгэн та барагтаа жишгэн өгөр улаажтаа амгалан сууж байсангүй. Байнга л энэ өдөр завсраар нь юм бодно. Байнга л хурдан дэгдээсэ гэж адхан. Байнга л та өдрүүдийг яасан их юм давалдаг юм гин. Байнга л өртөөлөгчийн арийнх нь юу бодож байгаа бол гэж бодно. Байнга л засал хийж байгаа нэгний алдыг энэ өдөр өөр дөрөө мэдрэхээр төвөгшөөн. Байнга л яасан ядаргаатай үйл вэгээ бодно. Гэхдээ энэ бүхний ар дээр бидний анхлан өгөр улаачид зайдалснаас эхлээд хэлсэн буу бүхний эхлэл бодол бүтээх гэж үйл байдаг. Мөнтэй бид алдыг засахаасаа илүү бодлыг заснаа гэх үүлийн чигийг маань алдуулахгүй яваагаар нь л өвгөд бид түүнд нь ханаж амгалан дошшоод байна. Гэдгээ жалчхаар мөн олон ядаргаатай утгуудыг тайлаад ч байгаа юм шиг, таалгаад ч байгаа юм шиг байгаа биз дээ. Сүлжээ гоцгор маань байна уу? Тэнийг сонсож байхад нэг юм бодогдлоо. За амгалангаа олё гэхэд нэн төрөнд өөр өөрийгөө л таних хэрэгцээ гарч ийн л да. Гэхдээ нөгөө хүмүүс өрөөл бусдын өөсийг олохдоо сайн болохоор өөрийнхөө бурууг энэ олохдоо муу болохоор нэм ус өөрийнхөөс давуу талыг ашиглаад өрөөл бусдын өөрийг бодох юм бол тэр нь өсрөөд өөрийгөө бодоод эхэлчихсэн болов уу гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг? Өөрийг бодохоор өөрийг бодно гэж юу гэсэн үг? өрөөл бусдын өөр нь би өөрөө штэ. Тэгэхээр одооны байгаа давуу талаа давхар нэг төвшин ахиулаад ботчих юм бол чи ингээд явсараад өөр дээр буцаад ирэх юм болоо гэж байна. Илүү гэрхаа өөрөөрөө ажиллаж чадах болоо гэж байна. Үр чи хариуцаасаа дутаагаад л өрөөлд ацаглаад л үүгээрээ мэдлэн тавьж явуулаад л байна. Дийлэнхэн тэгээд байна энэ зам. Хариуцаж хамаарна гэдэг нь өнөө хүсээд байгаа мэдлийг нь олгох суурин гэдгийг анзаарахгүй л өрөөлийн чадамж нь итгээд л өрөөний үгэнд хууртаад байх шиг тэгсэн хэрнээ магад чиний хэлснийг өвгөд би зөв ухсан бол дэргэд суугаан үрээрээ өөрийнхөө үг хэлүүлчих энэ шинжиж байгаа учраас за бид гიშгэлээд хэлж байна. Чамаа гэж заавал гэлээгүй. Магад энэ үрэн чиний өөг хэлээд чи өөрийгөө өнгөж чадахгүй өөрийн дутуугаа мэдэхгүй байхад энэ ёдөр өөчлөөд хэлчихнэ. Гэтэл ёдрууд нь үүнд нь итгэдэггүй. Тэгсэн хэрнээ өөрийгөө хариуцахтаа өгөхдөө итгээд байгаа мэт хууртаад байгаа мэт авирлаад байгааг нь өвгөд бид одоо хүртэл гайхсаар л байна. Би арай өөр утгаар хэлсэн нэг өөр хүнээр өөрийнхөө тэр өөсөө хэлүүлэх биш. Өөр хүний өнцгөөс өөрийгөө олж бодох гэхүүдээ чадахгүй харин чадахгүй болохоор л өвгөд бид ингэ чалчаад байна шүү дээ. Чаддаг байсан бол юу гэж үүнийг чалчих вэ? Нэг тийм арга байвал их сонирхолтой болов л гэж бодсон. Үр чи зөкөө өдөр минь. Наад аргыг чинь хамгийн хэрэглэх хэлбэр нь бол өөрийгөө толдоод өөрөө өөртөө харц тулах юм уу гэн. За жишээлбэл миний санаа гэхээр хажууд
манай ах сууж энэ энэ ах намайг юу гэж боддог бол гэд өөрхөн бодлоо ингэ бичээд тэгэхээр хэмжээ миний тус. Тийм өөрхөн нэг ажил сууж авахаас их бодоод энэ ах намайг юу гэж боддог бол гэд бас тийм яхад тал талаас нэг арай өөр өнцгүүд гарч ирэх болов гэж. Үр чи өөрийнхөө бодлыг хэмжиж чадахгүй байж энэ хоёрын бодлыг яаж хэмжих юм? Тэрийг ч л гайхаад байна шүү. Өөрийгөө хэмжихийн тулд өөрийгөө танихын тулд өөрийгөө өнгийч гэхээр өөрийгөө танихын тулд энэ хоёрыг өнгийгөөд байна. Тэр нэг уялдаан гэх үү, холбоо гэх үү нэг л алдуурсан. Алдуураад байна. За. Алдуурах байтугай төөрөөд байна. Гаж бодол төрсөн юм аа. Тийм байна. Байж байна. Энд түрүүн ярьсан багцрах гэхээс илүү мөн дээр нь харахад илүүгэн сангаар дутууга нөхнөө гэдэг ойлголтоор өөрийнхөө нэг дутуу байгаа орон зайгаа илүү буюу та дээдсүүдээс ингээд альдуулж Бид та нараас илүү биш ээ. Та нар биднээс илүү шүү. Үйлдэх эрхээ үүдүүд гэсэн. энэ Яг аль утгаар юм. замд тэвдээ ав битэй гэдэг утгаараа хайлт юм болоо. Тийм. Бага боломжтой бодохоор өвгөд бид өөрт байсан ам агсан алдтай байх боломжоо ашигласан болохоор аминдаа хичээсэн болохоор ингээд онгод гээд олон хуцаа сууж байна. Яг үн шиг та нар ам агсан алдтай болохоор та нарын өмнөөс утга тунгаагаас учиг бодоосон гэдэл өмнөөс чинь үнэн өнг хэлбэр үзэгдэл хараад хайрын хугацаагаа битгий илээгээд вэгээд эхлэхдээ хүртэл харамсаад эхлэе биз дээ. Түүгээр энэ та нар мэдээж илүү дав. Яг бид бол агссан болоод цацах хэмээрээ арай илүү байж магадгүй. Амссан болоод үдсэн хохирлоор арай ахиу байж магадгүй. Шаналсан болоод шархалсан сэтгэлээрээ арай ахиу байж магадгүй. Туучсан болоод тоочсон шалтгаараа арай ахиу байж магадгүй. Тийм л байна. Ялчгүй илүү байна. Үгүй дээ та нар илүү. Та нар илүү шүү дээ. Өгүүлэхийн дээд үлгэрлэх, яншихын дээд жишиглэх, сургахын дээд харуулах, оройлохын дээд үзүүлэх ёдруудаа. Тэр боломж нь та нарт байна хөөе. Бид ямар өгөр улаачаа зайдланган та зам нартын өрсүүдийн орон зайд очиод үйлж үгээд очихоор орхимч нөмөрсөн олныг гоочилж үгүйсгдэг хэрнээ үнэн ижил хуягтангууд хүртэл чичлээд л эхлэв шүү. Ивэртийн туулаа үдсэн эйтэй. Тийм үү? Тийм байна бовлаа. Нөгөө Тэгэхээр та нар илүү байгаа биз дээ. тэг шарах юм бол бас тийм байна. Тиймгээд хэлчихээчтэй ёдруудаа. Өөртөө нэг багтаад хаач ёдруудаа. Хийж вэж та нарыг өвгөд бид хөөрсөн сэтгэл дээр чинь дөрөөлөж утга нислэх гээд байхад яасан ёдор явган гашрууд бай та нар. Замд тэвдээ алд битэй илүү байна. Цаг үедээ эзэн болж байгаагаар илүү байна. Боломж нь бүгдэд байна. Тэгээд бас юу юм бэ? Нөгөө заслын дээд нь хамгийн дээд засал бол хүний заяаг өргөж, заяаг нь тэтгэж, замыг одоо тодолж өгөх гэж бас нэг буурал ярьж ирсэн. Тэгэхээр тэрнтэй адилханаар сая хэлснээр бол жишиглэж, үлгэрлэж, сургаж энийгээр өөр бусад
махан биетэй өөр одоо энд амьдарч байгаа хүмүүсийнхаа оюуныг өвлийг чиглүүлж заяаг нь өргөж байгаагаар илүү юм байна гэж бодлоо. Өвгөд бид бол заслын сайн нь бодлыг нь засгал гэж боддог. Заяа гэдэг мөн боломж. Бодлыг нь зэгслээ тавьчихад хүмүүн заяагаа энэ алдад залсан сүнснийхаа заяаг үнлээд эхэлдэг. Хоосон хураг ишиг майлалдах аятаа шагналдахын оронд ард хутх нь юу вэ гэд сонирхоод эхэлдэг. Өөрт байгаагаа үнлээд эхэлдэг. Өөрийг нь илээж байгаа хугацааг хүндлээд эхэлдэг. Тийм болохоор л өвгөд буй бүхний эхлэл бодол гэдэл 10 гаруй хавар өвгөрлөөжтөн яшиж байна да. За сүлжээн гоцгор өвгөд бид чалчиж болно уу? За танаас нэг асуух юм байна. Та ярьдаг дээр энэ буй бүхний эхлэл бодол гэдэг. Сая хүртэл хилээд л суулаа шүү. Тэгэхээр бодол Эхлэл юу юм гэж юу? Ятар чи ийм л юм лавлана. Бодлын эхлэл бодол шүү дээ. Угаас буу бүхэн дотор чинь бодол ч бас байгаа. Тийм биш юм уу? Үнэн. Үгэр улаачийн анх үгэр улаачтан өвгөд бид анх хэлэхэд тэгээд үндгэн юм уу? Үд зүттөө дахиан юм уу гэж лавлаад. Өвгөд бидний ноцоод байсан түүншил юм ярьж байна чи. Өвгөд бид түүнийг нь яаж нэг талд нь гаргасан бэ гэхээр чиний алдад суугаад чиний алдыг хөтлөөд байгаагаараа бид хий биетэй хийсгэлэн дүртэй. Хий биетэй хийсгэлэн болгоныг бодол жишгэрүүн аваачвал бид эхлүүлээд байгаа юм биш үү? Үйлдэлийг чинь хөтлөөд байгаа юм биш үү? Ухааныг чинь гэдэл нэг удаан амын хаасан юм. Чиний хувьд юу юм тэгвэл? яг би бол их одоо бодол гэдэг тодорхойлохгүй. Танаас нэг асуух юм тэгвэл бодол нь тэгээд одоо хий биетэн гэх одоо сүнснээс үүсэлтэй болов. За тэгээд өвгөд бид аль болох бодит гэх үү? Чимхэж бардаг, чичил дийлдэг хэмжээнд л хэмжүүлэх гэдэл залаад байдаг. Үр чи аль болох л хийсгэлэн дүрлүү хөтлөөд байдаг. Бодлын эхлэл амин чанарыг агуулсан сүнс. Сүнсний эхлэл альва бүхнийг агуулсан тэнгэр гэд хэлчихэр чи яах юм бэ? Тэгэл цаашаагаа л оргуулал бодлох та. Тэгээд. Эхлээд чи тэгж бодъё л гэж санаж байгаа юм бол шүлдсэн гэзэгнийхээ ширхгийн тог гаргачихаа дараа нь үргэлжлүүлж боддоор мэд. Тэгвэл үр чи хийсгэлэн бодолтоо төөрөөд байхгүй, хийрхэд солиороод байхгүй сүлжээн гоцгор хэвэндэн гизгэндэн тогтоод хэмжээндээ багтаад байж чадах байхаа өргөн. Тоолно гэсэн үг үү? За охин өрсөөдөн дуулаж байна уу? Лавлах үг байна уу? Юу үг? Сүлжээгээс болоод бидтэй. Түрүүндээ би дахиад нэг өнцөг гаргаж бодлоо. Нэг биеийн засаад гэрэн зас гэдгийг биеийн засаа гэдэг нь өөрийнхөө алдтыг буюу чадамж хэмжээд таних өөрийнхөө үнцийг зорилгоо юугаар тодорхойлж за тэрийг алдаараа дүүргэж үзээд үнцнийг таних нь нэг талаараа за соёлын нэг хэсэг нь хүүхэн гэдэг утгаараа хүүхэн маань өөрийнхөө үнцнийг таних нь тэр хүний
дархлаа болох юм байна гэж тус бодлоо. Өөрийн хүн хэмжээг мэдчил байвал та нар илүү шүүгээд байхад та нар хүлээн зөвшөөрөхгүй байх тийм үү? Яах вэ? Тэр утгаараа бол тийм юм дан гэснээс гэхдээ л та нар илүүгээд байна тийм үү? Тэгсэн. Та нарыг хөөрцөглүүлээд хөөргөө та нар илүү шүүгээд байхад түүнд нь автаад хөөрөхгүй байна гэдэг чинь эн чинь дархлаа шүү дээ. Гэтэл олон улс нь чи тийм сүрхий шүүгээд өөрийн орон зайнда шингээж дийлээгүй өөрийн чадамжаараа нотолж бараагүй зүйлсийг нь ердөө хүсэж дурлах учхаар нь хөтлөхөөр л түүнд автаад байгаа нь л өөрийн хэмжээгүйгээс нэг болж байна. Мөнтэй өөрийнх нь шуналлаас мөн хамаарч байна. За сүлжээн гоцгор минь чичилж баргуу. Би ховтой бол барсан. Гэхдээ манайхан бусд нь одоо хэлэх асуух юм байгаа лу. Чичлэхгүй бол. Тэгээ танд бас өөр хэлэх байгаа лу. Өвгөд бид анх шалчиж ам нэгтэнд хэлсэн шүү дээ. Өвгөд бид бас нэг явган хашир болчихсон гээд 10 үгээ нэгд хураадаг болсон. 20 үгсийг хоёроор хэмждэг болсон гээд. Тийм болохоор аминдаа хураагаад л байна. Цаад үр лавлах үгүй байна уу? Одоо нэг хүмүүс илүү амжилтад аваад байгаа шүү дээ. Энийг төлөв зөвсөн. Багаас нь бүгд ийм төгсгөлгүй بود яаж Авилгал аваад байгаа гэв. Түүнийг яана гэв. зогсоох хэлсэн багаас нь хүүхдүүдэд яаж сургаж ойлгох. Ядахнал өсхөөс нь үүлийн зориг гэдгийг утгахыг тархинд нь суулгаад л үнцэн бүтээн гих ирмэлзлийг огшоох болгоод л уншуулж байгаа нэртэй өнгөөр хуураад өөгшүүлж байгаа нэртэй хариуцахаас нь ахиуг цутгаад байлгүй л байвал тэгээд ядахнаа үнөө нэр хугарахаар яс хугар гэдгийг сэтгэлдээ хадаад ядахнаа зорилгын төлөө сэтгэх сэдэлтэн болгоод л зориг дүүрхийн хэрээр хүрээлэлтэй үнэлэгдэнэ. Зориг нь гэхдээ ам хороох байгаад алуурчин болох зориг биш шүү дээ тийм үү? Зохирц зорилгыг л хэлээд байна. Тийм зорилгыг зоосны хонжоогүйгээр дүүргэж чадах сэдэлтэн болох чухал дуулаж байна уу хөөе. Дуулж байна. Тийм болох чухал тэгээд үнэн алхах болгоно зоосоор үнэлээд байхгүй. Атсаг болгоно зоосоор хэмжээд байхгүй л бодолтон болох байлгүй. Тийм үү? Одоо нэгэнтэн за дан өвгөд бид бол ер нь нэг 37-ны хавар хүртэл хүмүүнийг цэгцэлж, чичилж, чирж, голдорж, гуйж, говшиж, зандчиж, занчиж хэвшлийг нь хүчээр сахилгаар хоригоор жишгээр дадлыг нь өөрчлөх гэж болно л гэж боддог болохоос түүнээс бусад түүнээс давсан хавартангуудад төвөг цаашаа тэдэнтэй зууралдаж байхаар өрдөө л өөртөө оршоод өмнөхөө үйлдэж явсан нь тэр гэлгүй тэн төвөг цаашаа дуулгүй хөөе. Нэг
30 гарч том болно гэж хүмүүс ярьдаг. Тэний нэг Хэн тэгээд вэ? манай нэг бидний нэг хайрцаж байгаа нэг дөрвөлжин хараа маань сошиал орчин тэгж тийм мэдээ явж идэгий. 30 гарлаа одоо ингээд том болох нэ гэдэг хөрөлдцөг. Тэрийг Эрдэн болно шүү дээ. Ууг нь. Эрдэн болох л нас. Эрдэн болохын эхлэл нас шүү дээ. Ууг нь. Бид ердөө өөрсдийн туулаараа ажихад за нэг 13-аас 25 хавар бол жишг авч суралцах хугацаа л гэж ажиад байна. 13 хавар хүртэл боожж, торнож, хүмүүнжих хугацаа. Яагаад 37 хавар гэсэн бэ гэвэл 25-аас 37 хавар хүртэл хүмүүн үйлдэж, үйлснийхаа үр шимийг хишиг болгон тусаж, хохирол болгон хүлцэх хугацаа юм аа. Энэ хугацаанд үйлддэггүй. Энэ хугацаа хүртэл үйлдэж бараагүй, жишг авч үйлдээгүй ядахна. Хэрэгцээ шаардлаганд дацаглуулж үйлдээгүй бол ядахна. За тэгээд л төвөх цаашаа. Амаараа дүүрэн бодолтон, тархиндаа биш, амандаа бодолтон, ярихаараа арвин үйлдэлтэн, алдаараа биш тийм л нэгэн болонд. Хэн мэдлээ бид л тэгж хардаг. Боломжтой гэдгийг бодчих, боломжтой гэдгийг хүмүүн харчихл юм бол жишг аваад урамшаад л явчихл юм бол хаврын баг дээр суралцаж амждаг. биднээс олонтой аймаг жилээс ах нар маань хэлж байсан нэг Оймс хэлээхээр яадаг юм. одоо олон хаврын туршид олон ойс хэлээ. Өсгийн л сайртай биз дээ. Хүн ер нь 40 нас хүртэл амьдралаа тогтоож идөвөө мөрөө үлдээх юм бүхэлж чадахгүй бол 40-с хавар бол энэ хэцүү чадамжгүй болдго юм аа гэж сургаж захиж байсан тайм сайхан түүж гарч ирж байна. 37 хавар гээд байгаа нь энэ хавар хүртэл шүүрэл чинь ундарч байдаг юм юу? 37-оос хойш дундарч байдаг юм. Ганц үсгийн ялгаа. Туулгүй. Ганцхан үсгээр л ялгагддаг ёдрууч үү те та. Тэгээд 37-оос цааш 61-ээс хойш бол унтарч байдаг юм. Бас нэг үсгийн ялгаа. Туулгүй. Тэгэхээр унтрна гэдэг нь үгүй болохыг хэлэхгүй. Унтрах хүртлэн унтрах эхэлдэг болохоор унтрахаасаа өмнө энэ зул унтрахаасаа өмнө бадмалдаг шиг аривантай бусдад сургах хугацаа юм. Шүүрлэн дундарч байх хугацаанд нь ёдрууд минь харин тэр хугацаанд нь ариван амжуулах л ёстой гэсэн үг юм. Шүүрэл дундарлаач. Үнэн. Өөрийгөө сойд хөгшин мөршгөл. Зарим үйлдэн шогшоод л өөрийгөө голохгүй явган бард мань оршоод л байдаг юм. Дуулгүй. Үр чи ундарч байна уу, дундарч байна уу, унтарч байна уу? Унтарч нас Ундраган саарч байна. 30 автаа гэж яг сайхан нугтар дээр ирж байгаа. Яг сайхан үсгийн ялгаан дээр нь олшиж байна чи. Иймэрхүү бодолтой одоо энэ бол 22 та. Тэгээд энэ бол дандаа л 22 та гэж үздэг. Үр чи юу? Тэ. Яг хөө тэгээд өөрийгөө хуураад яваад үзэхгүй юу? Гэхдээ нөгөө хүн тэ сэтгэлээрээ гэдэг шүү дээ. Сэтгэлийн амтан гэж ярьдаг болохоор
Тэгээд би ингэчлээ тэднээс хөрчлээ гэдэг нэг сэтгэл санаагаар унах биш. Хин унаатах гэсэн. Яхаа зөвөр зарим хүмүүс онж магадгүй шүү дээ. Би ядарлаа. Бүгд бид шүүрлэл ярьлаа сая. Яг шүүрлэж гэсэн тэгээд сэтгэлээрээ шүүрлээ ингээд итгэжүүлээд бол илүү зүгээр болов гэж. Сэтгэлээр шүүрлийг итгэжүүлж болдоггүй юм ядар минь. Идшээр тэтгэж болдог юм. Тэгэл зүтгэлээр тэгэл нойроор бас тодорхой хэмжээнд чинь сэтгэл явагдаж шнэ энэ. Тэгээ ядар минь. Алж байгаа хүмүүс гэсэн бас нэг тийм өнцгөөс хараад үзүүлэх зүгээр болол гэж байна. Өөр бас миний нэг таньдаг нэг хүн ингэдэг гэсэн. Өөрөөсөө нэг 12 насар дүү хүмүүстэй илүү их нээж авдаг. Шимэгчилж байна ядар чинь. Жахан тийм шин сэтгэхөө арай харах өөр өнцгөөс юм харж үзье гэдэг. Тэгээд нэг тийм гоё бид нар шиг ингэ одоо юу би авч авдаг гэх үү. Тийм гоё хүн байсан. Тэр хүнээс бас тодорхой хэмжээнд жишээ авдаг. Алдаан тоглох чинь шүүрлээс ондоон ойлголтоо ядар минь. Алд биеийн тоглох гэдэг чиний харуулнаад нэг сэтгэлийн гэхүү бодлын гэхүү тэр өөрийгөө оюунаар залхах байна. Бүгд бид алдаан тоглоод харагдах зүс аятан байлаа гэд хумигдах өвчлээ нэмэгдээгүй ч хэлийн ард нь явах шүүрлийг л хэлж унтарнаа л гэлээ дээ. Түүнийг сонсчход сэтгэлээр унаж байвал төвөг цаашаа та. Зарим хүмүүс яадаг чинь ингээд өөртөө ингээд хаалт үүсгээд байдаг. Би ингээд нэгэнт тэднээс хүрч юм чи одоо хэл сурах нь хажигдсан болов. Тэгээд би одоо баг сураач яалаач хэцүү юм чинь. Би зөвхөн хаацаад байна. Тийм шүү дээ тийм. Тэр өнцгийг чинь өвгөд бич хэлцсэнгүй. Гэвлэр. Шүүрэлтэйгийн эвлэр.